За өдрийн мэнд. За би 19 настай амар сайхан гэж хүүгэнд ирсэн байна. За ээж та ингэлэгч. Мөнгөн чимэг. Мөнгөн чимэг гэдэг. Амар сайхан юу гэсэн гэлээ? Тэрд нь хайлж болоод нэг яач болно нэг хандив бүтэндээ ээж. Хоёлаа яаж болох вэ? Хэлтүүд арай нэг. За тэгсэн чинь манай энэ дүлгөөн рүү залгасан юм байна, тийм үү? За тэгээ би одоо энэ бас өөрийнхөө фэйсбүүкийн дэмжигчдүүдэрээ ирсэн байна. Дүү маань одоо унтаж байна. Гэхдээ яг хаа сэрэгд яг хаа. За энэ юу болсон бэ гэвэл тархины ургацэг гэсэн үү? Боргоцоо булчирхаан тэгээ хавдар юм. Тархины боргоцоо булчирхаан хавдар гэд ийм онцтойгоор эмчилгээний зардлаа хаагаад байж байгаа юм байна. Тэгээ Монгол ахын дүүсээ алиж дансыг харуул. Энэ хүүд амьдрал бэлгэлээ тархины боргоцоо булчирхаан хавдар бол идэгдэг шүү. Та бүхэн маань хэлээ. Дансыг эхлэх пинк готтой. За та юуг нь харуулж байна? Би тэр орон дансыг хичээт ингээгээс харуулж байна. Дансыг харуулаад л та. Амар сайхан юм уу? Им. Гэхдээ байж чи над руу хэл. Энэ амар. Та надад ярьж. Ийм амар сайхан. Амар сайхан. 34,000. Хаан банк уу? Яамаг. 500. 34,000. 500. Или харуулнаас харуул. 5005. 34,500. 500. 5005. 500. Айбан гэж нэг балаа юм гарцсан. 5005 25. Айба. Данс юм уу? Данс нь болохоор 500. данс. Данс нэд 5005. 25. 505 25. 25 5266. 5266. 5266 дахиад харуул. Энэ мөн үү? Мо. 5005 25 5266 зүг. Ярьжээч. Ярьж. Үгүй ярьж. За. Энэ 3 дахь эмчнэрийн дүүнсэн. Гадагшаа явж эмчлүүл. Тийм үү? Энд дээр оншно байгаа. Энэ сая 5 сард гарсан. Монгол би комент юу чинь. Үсээ. За байж байгаа хап. За энэ данс мөн байна хар. 5005 25 5266 мо. За би нэг пин пост болгочих. Пин пост болгочлаа. За яасан гинэ. За чангаар яригч. За. Одоо энэ 3 дугаар эмнэлгийн эмчнэрийн дүүнс гарсан. За окей. За ойлгомжтой. Тэгээ гадагшаа явж юмсууд Монгол дэмжлэг байхгүй мөн үү? Байхгүй. За ойлгомжтой. Нөгөө тархины хавдрын хажуугаар усчил байгаа. За окей ойлгомжтой. За ингээд би энд ирсэн ингээд байж байна. Манайхаа Монгол ахын дүүсээ нэг нэгэндээ амьдрал бэлгэлцгээе. Олныг хүч олонгүй далаа. Тий, энэ хүү дөнгөж 19 настай. Энэ их чөөрхи ингээд 3 сайхан хүүтэй байсан юм байна. Том хүүгээ аваараар алдсан юм байна. Нэг хүн хөрхи аваараар алдсан хүүгийнх нь хүүхэд нь тэр баг насны хүүхэд байна, тийм ээ. За тэгээд дунд хүн хөрхи одоо ажил хийгээд энэ ээжигээ хчигээ тэжээдэг юм байна. Тэгээ баг хүн 19 настай юм байна. Гэвтэрт орсон гэвтэж байна. Хадагшаага түүрх рүү юм уу? Хятад руу энтгэг рүү бүрэн эмчлээд өгөх боломжтой гэсэн юм байна.
За тэгээд нэг ойролцоогоор нэг 250 сая төгрөг хэрэгтэй гэсэн юм байна. За захиур цэгээмээ нэг хандив аян хийж өгөөд нэг 60 сая төгрөг цугларсан юм байна. Алим цэгээмээ хандив аян хийж өгөөд нэг 40 сая төгрөг цугларсан юм байна. Одоо дутагдж байгаа нь 150 сая төгрөг дутагдaltaй байгаа юм байна. Тэгээ би энэ комментэн доор энэ дансыг оруулчлаа. Манайхаа тэгээд боломж олцоогоор олонний хүч оломгүй талаа дэмжиж өгөөрэй. Монгол ахын дүүсээ. Монголчуудын амьдрал өнөөдөр яг ийм л байна. За миний хувьд одоо яг энэ ихчийн гуйлтаар хүсэлтээр ирж байгаа шүү. Тэрнээс нэг та бүхэн намайг буруу зүргээр ойлгоод нэг ядарсан дээр ирээд тоглолт хийгээд хандив манд цуглуулж өгч попроод энтер гэж бити буруу ойлгоорой. Надад тийм шаардлага байхгүй хүн болгон мэдчихэж байгаа. Тэгээд энэ сайхан ихэд энэ үрийн сайхан эрүүл сайрууд болгож энэ гэр бүлд амьдрал бэлгэлцгээе Монгол ахын дүүсээ. За тэгээд одоо би ингээд энэ ихчтэй ингээд суугаад зүрх ингээд надад зориулсан Хүрүүн түүгрээ сайхан гэж сайхан толгой шинцэн байна. Тэгээ толгой идээ сууж байна. Толгой шаргуу сайхан хоол. Ингэж бүү мас хэрэг баг. Тэгээ онцсон битээс хэрэгч. Баяа. Одоо битээ үл 50 санаамар. Танд зүгдэрч баг. Би одоо энэний дараа нэг юу яа. Энэний дараа би нэг ирээд бичдэг гэж үгүйсээ тэрүүгээр арай илүү хүрдэг юм байлаа. За би өөрөө сая төгрөг шилжүүлж үзье. За баярлалаа. Манай үчиг хоёр. За тэгээд энэ юм байна. За ингээ сайхан хамтдаа хоолор дайлж байгаад баярлалаа. Лава газ юу ачаад яа. Одоо эднийх юм байна л та. Бай гутламсад гараад нэг харуулгатай. Ингээл гашаа байшинд энэ телевиз те. Баян шууд гашаа байшинд амьдрдаг л айл байна. Тэ. Би яг л юм гэр ороод гашаа байшинд өссөн юм аа. Тэ. Тэгээ амьдрал нь ерөөсөө л ийм л юм байна л да. Та бүхэн хараараа. За ингээд баян шүнд ийм гашаа байшинд амьдэрч байна. Тэ. Би ер нь хэр оргийн юм дээр өөлж үзээгүй. Сэтгэл өвдөд уйлчих гээд байна. За энийг ирээд оруулчих тийм ойлгомжтой. Монгол ахын дүүсээ сэтгэлээрээ энэ дүүд нэг өөр хитэгэд манай энэ жирийн амьдралтай айлууд нэгэндээ тусалсан билээ дээ. Тэгээд 5,000-аар явж өгд юм билээ. 5 дахгүй 10,000 дахгүй шилжүүлээд байгаа ахын дүүсээ. Бид нар олуулаа нэг ч гэсэн иргэнэ. Нэг ч гэсэн өөр гэр ороод амьдарч байгаа. Энэ сайхан залууд амьдрал билэглээ. Эдгээр бол Монголын ирээдүй. Өнөөдөр ийм байгаад тулгаач нар энэ нийгэмд яаж баярхаж гайхуулж байна. Унсан машин өмссөн хуцаар баяжууд хулгайчуудын өнөөдөр тэр үнэтэй машин заа юу нарснуудаа хэдэн хүүхдэд амьдрал бэлэглэн нямтаашраа мо бузар минь мо пэмин чи тийм юм бол стамин Монголын ард түмний байгалийн баялагийг ухсан энэ ядарсан хүүхдийн зардлыг дагаадах тэгвэл би чамд согдож бүргэе. Нарснуудыг бодохоор уур үрээд энэ ядарсан хэрэгтэй харахаар би өнөө хоолой зангираад би амьдралаа та нар уйлж лайв хийж үзээг өмнөдсөн үү? Аа? Тэ? Аль тэр Монголын ойлгорхууд пестанаар энэ хүү туслаадах. Сая хийгээд. Задарсан улгачууд аль тэр барилгын сайд Батамгдан пестамын чи тэр хөдөө хөөдлөөдөг тэр найр наадам хийж яхаар тэр мөнгө энд өгөх. Яасан бай баяр сохрын газар сохор явж чаддгүй юм уу? Пестанаар бай та нар. Сохрын газар сохор яв, доглонгийн газар доглон яв гэж энийг хэлдэг. Энэ хүү өвдсөн байна. Ээж нь уйлаа сууж яана өрснүүдаа.
Үсэн гацны найр наадам бэ? Би чадлаараа сая төгрөг хандвдлаа. Тэ. Одоо тэгэд энд ирчээд нэх учиргүй нэх өөрхий өвчин зовсон хүүхдтэр ирээд орилж шарлаад ингээд хүндээ сонирхол алга. Тэгтээ өөр багтаргаас өөр арга алга. Монголын баячуудаасаа гуй. Би олон хүнд хандвил авиж өгч ирсэн. Өөрхий лайв нь 5,000-аар явдггүй юм бэлээ. Нэр шүү. Тэ. Монголын уул уурхайг эдэж ууж байгаа хүмүүсээ та нар Монголын ард түмэнд өртөө. Тэ. Али тэр МСС Баян онгорд 12 тонны нөөцтэй алт ухаж байгаа. Эшээ нэг 100 сая төгрөг хийгээд. Али тэр маркийн ям таашраа. Чи 3 тэрбум машин унд юм байлээ. Эшээ нэг 100 сая төгрөг хийгээд. Тэ. Нэр яриад байвал зөндөө баг шүү. Али тэр өсөх цоосын Шинбата. Садар ундрмын аваа. Чи эшээ нэг хэдэн төгрөг хийгээд. Тэр номин хош. Номин аавчин байгалыг алж Монголын баялагийг бузралсан. Чиний нэг сандалны мөнгө. Номин Монголоос хойш 5 тэрбум төгрөг Английн нэг сураггүй баг дээр ингээ шаацсан, доогоо шаацсан. Тэгэхэд 5 тэрбум төгрөгөөр ийм 50 хүүхдийг эмчлэх мөнгө. Новшнууд яриад байвал бузруу далаа шүү. За ийм байна. Тэгээ би одоо энэ дансыг тавилаа. Тэгээ дахин дүүс минь цуглуулчаарай. Би одоо энэ өөрхийн хүүхдийг сэрэж янз бүр болоод яах вэ? Одоо ингээд би нэг ирэл бичлэг хийгээд одоо өөрхий би тийм ая дивс янз бүр болж одоо монтаж хийж чаддгүй юм л та. Өөрхий ямар ч байсан хүүгийг сэргээр хүлээж байгаа ирэл бичлэг хийгээд дахиад оруулъя. Тэ? Би энэ дүүгийн төлөө явна. Эмчилгээний зарлыг олж өгөх төлөө би явна. Би гүйцээж энэ Монголын улсынхаа иргэн энэ дүүгээ би эрүүл саруул болгоно. Энэ нэг 3 сайхан хүүтэй байж байгаад нэг хүүхдээ аваараар алдсан юм байна. Зам тээврийн осол Монголын байгаа зам энэ иргэдээ алаад тусч байгаа. Тэ. Өөрхий одоо 2 хүүтэй нэг нь ингээ хавдар туссан, нэг нь ажил хийж өөрхий ихч дүүнэр энэ дүүгээ ээжигээ тэ ахыхаа өнчин гоцорсон хүүхдийг тэжээдэг юм байна. Эднийх ийм л айл байна. За бодит байдал юм байна шүү. За би одоо юу гэдгийг та бүхэн намайг ингээ бухимдлыг зөв ойлгоорой. Би угаасаа тайваар байнга л ярьдаг. Өнөөдөр Арабд, Дубайд ядарсан хүн гэж байхгүй. Тэр хар нефтээ зардаг олигархууд, баячууд нь, Арабын шаахууд нь нефтийнхээ орлогыг ард түмэндээ битүү тараадаг. Өвдсөн зовсон хүний 100 эмчилгээний зардыг төлдөг. Дубайд эмчилгээ үнэгүй. Дубайд оюутны төлбөр үнэгүй. Тэг бид нар Дубайгаас тутлаа юу? Бидэнд хар нүүрс байвал байна, алт байвал байна штэ. Хэдүүлээ ядаад Монгол улсад нэг та нар эрүүл мэндийн нэг сүр хөтөлбөр яриад байдаг штэ. Өвдсөн иргэдээ Монгол улсаасаа засгийн газраасаа Монгол улс эмчилж чадахгүй бол гадагшаага явж эмчлүүлдэг болгоё л доо. Сая дарганараа одоо гуйж जैन та нараас энэ дээр ямар нэгэн хандлт авахсан, ямар нэгэн ийм шоудгсан юм байхгүй шүү. Би хүний өвчин дээр янз бүрийн юм ярих үнэхээр одоо тийм дургу. Тэгтээ үнэхээр аргагүй байдал хүрж байна. Хөөрхий манай Монгол ахын дүүсэн маань 5,000 10,000-аар цуглдсан шүү дээ. Энэ гэр хороолт хөөрхий манай нардын намынхны хэлдгээр уулныхан бид нар л 5,000-аар л өгдөг шүү дээ хандив дээр. Өнөөдөр ягаад энэ олигархууд нэг үнтэй жип унж үнтэй брэнд өмсдөг шүү дээ та нар. Та нарын өмсөж байгаа нэг худалчин 20 сая төгрөг шүү дээ багтаа. Өмдний чинь тэлээ чинь 20 сая шүү дээ. Та нарын өмсдөг пижак чинь өнөөдөр 20 сая шүү дээ Италийн пижак. Та нар эмэгтэйчүүд нь одоо хослол өмсдөг их хурлын гишүүд. Тэр чинь өнөөдөр хэдүү 50-60 сая шүү дээ. Та нар өмсөж байгаа хувцснаасаа ядарсан иргэдэд дорд үзэж болохгүй шүү дээ. Эрхэм их хурлын гишүүдээ, эрхэм сайд дарганараа, эрхэм олигархуудаа, эрхэм одоо юу гэхэд одоо баян хүмүүсийг юу гэж ярьдаг вэ? Олигархуудаа үстэй. Өөр юу ах вэ? Тэгээ Монголын бодит амьдрал юм байна. За одоо тэгээд өөрхий өвдсөн зовсон хүүхдтэр ирчээд орилж орлоод яах вэ? Би энэ хүүхдэд орилж харлаагүй шүү. Эдгээр энэ олигархуудад, энэ баяачуудад тийм ээ. Энэ төрөөс хулгай хийсэн хулгайчуудыг туслаач л гэж би гуйж байгаа. Одоо би олигархууд руу залгаж эхэлнэ. Тэ. Тэгээ энэ хүүхдийг даруй эмчилгээнд нь явуулъя. Тархины ургацэг хор тавдар бол идэгдэг юм идэгдэг. Манай тэр Эрдэнэтэй үйлдвэрт ажилладаг манай найз чи яг ийм онштой байжгаад бид нэр хандив цуглуулад түүх тавиачаад эмчлүүлсэн. Одоо Эрдэнэт үйлдвэрт ажиллаж байгаа. Энэ хүүхдэд тэгээд ажиллаа явах бүрэн боломж байгаа. Монголчууд олоолаа болох хэвээр.
Бид нар ядаад 10 сая болох хэвээр. Тэгэхийн тулд нэг ч ихсэн иргэнэ эрүүл болох хэвээр шүү. Ахан дүүсээ тэр утгаараа шүү. За тэгээд би энэ лайв ангид өндөрлчээ доо. Унтж гэнэ үү? Унтчихлээ. За нэг харуулчих заа яа. Дүүг зэрэгэд яг энэ нөгөө аваарт ороод бурхан болсон. Өө сайн байна уу та? Хүүгийнх нь зайлуул өнчөө хүүхд юм байна. Ингээ унтж гэнэ. Өөр торж ирсэн байна. 57-аас 42. Тэд гинэ. 57-аас 42. 57 кг-аас 42 кг болсон юм байна те. Та юу нэмэн үү? Тийм ээ. Сонс. Тийм үү. За. Имчилгээнд нэмэн бас имчилгээтэй байгаа юм байна те. За би нэг ирэл оруулчаа. Ямар ч байсан би явжгүй амтнаас гуй. За юу, дансыг бариад. Би нэг сая төгрөг хийсэн байгаа. Миний сая төгрөг шилжүүлж үү. Энийг барьжээ та. Өдрөө харуулаад барьж. Нэг ч та ярих юм байвал ярьж. За юу яах вэ? Монгол ахын дүүстэй хэлж. Харин тийм ээ. Монгол ахын дүүс хөх юм сэтгэлээрээ нэгдэл байгаа битэрч бас. Зөндөө их хүмүүс дэлгэж ярьдгийг. Сайхан хөвөө нэрүүл болно. Нэрүүл болно одоо тэр чинь их хүнд хүч өгөх юм аа. Сайхан хүсээ нэрүүл болохыг ярьсан. Тэр өгүүлд нэрдэр хүч өгөх юм да. Тэмэт хэцүүч. Ойлхаас өөр юмнууд нь баг чадгүй. Ихэрдэн тэгэхээр бас тэр баярлалаа баг шүү дээ. Чи насаа дөрөв галсыг баримтын скриншотыг явуулаад татах. Би лайв хийж байна. Гэхдээ тэгэл имчилгээнд танд үгээд ойлгомжтой шүү дээ. Би чамд хэлээ үстэй ядаргатай лайв хийж байна. Хурд. Утгын юу хуцаад байх. За би ямар ч байсан нэг сая төгрөг танд үлээ. Шадлаараа. Тэгээд янз бүрийн тийм би гадаа жоохон гараад тохиндчлаа. Монголын нийт юм байгаа. Та зөв ойлгоорой. Тэрнээс өөр өвдсөн амар төвшин дүүгээрээ би шоу хийх гээгүй. Надад шоуны хэрэг байхгүй. Чин тэгээд тийм бодохгүй. Тийм бол байхгүй сте. Та нарыг сэтгэлээр намайг гооч өрсөн тийм үү? Тийм биз? Манайг өөрөө ярьдээ. Ээж та мөнхөрд нахыг олоод ирээч. Та яриач гэр ээж надад хаанаас олох вэ? Тэгээ энэ дэлгөөн хүрүү ярьж байгаа тэгээ ярьсан чи. Өчтөөс хойш баярлаад байгаа хөрх. За би тэгээ утасны шин дугаарыг дээдлэлт нь оруулчих заяа. Пин пост оруулсан ба дансан ч мөнгө орж байна хардаа. За би сая төгрөг шилжүүлчихлээ энэ харагч. За. Дөнгөж сая. Амар сайхан мөнгө чим гэж байна. Тийм. Тэгээ имчилгээнд танд үгээд мөн үү? Дөнгөж сая би өөрөөс ямар ч байсан те. Өөртөө байгаагаас нэг сая төгрөг хандууллаа шүү гэчээ. За баярлалаа. За одоо дансанд мөнгө орж байна уу? Орж байна. Ичлэгээ ханд. Хэд орж байна? Харуул та одоогор хэд орж байна? Лайв бизнесээс орж байна уу? Лайв чинь бидэнд хэд ихлээ. Орж шít. Одоогор орж байна уу? Энэ хараа 12 цаг 20. Ингээл хөрхи 20,000, 10,000, 5,000-аар дандаа хөрхи манай хөдөөнийхэн гэр орооллынхан те жирийн амьдралтай хүмүүс л өгдөг. Тийм 10 20. Тэгтээ бидний баялагийг сорсон уул уурхайг ухад өнгөцсөн нөхдүүдээс авах ёстой. Бидний баялаг үндсэн хуулинд уул уурхай ард түмний баялаг гэж байгаа. Энэ мөнгөөр ард түмнээ эмчлэх ёстой. Та нар гадагшаа явж казино тоглодог болчихвол тоо. Гүйч. Брэнд өмсч гайхуулдаг бол сохрын газар сохроо яваад сурчих, тоглонгийн газар тоглоо яваад сурчих. Иргэдэн нөвцөн байхад нэг брэнд өмсөд гайхуулаад үнтэй машин унаад яваад байгаа хүмүүсийг хараад би үнэхээр чигшчихэд. Одоо Улаанбаатарын төвөөр нэр яаж явдаг вэ? Явъя гэж замчин байхгүй шүү дээ. За юм байна. Ямар ч ус ороод эхэлсэн байна гэж заа. За ингээд ямар ч ус энэ юугаа ингээд би лайва өндөрлөөд одоо дүүгс ирэхээр хүлээж ягаад ирэл оруулчихсан яа. Ирэл. Тэгээ ирэлээр нөгөө богинохон дансын тавиад дахиад явуулахаар тэг болчих واخ. Гэхдээ би нөхдүүд рүү бас явуулна. Тэгээ та тийз мийз тэгээд эмнэлэг рүүгээ холбогдох асуудлаа шуурхалт өгөө. Эмнэлэг рүүгээ холбогдож чадж байгаа.
Холбогдсон уу? Тэрс мөнгөтэй дуулахад маргааш явах бэлэн мөн үү? За Монголын иргэний агарын Мятынхаа та нар энэ хүүхдэд хөнгөлөлттэй үнээр яг тэр такса төлдөг үнээр плет бичиж өг. Дарга нар өнөөдөр та нар өнөөдөр бүгд такса төлж явдаг. Мятынхаа тэр Мятын дарга миний лайвыг харж байгаа бол хэл маш мессенжер төгтөр Мятыг энэ хүүхдийг ээжтэй нь имчилгээнд явхад ирж очих зардлын Мят хариуц. Та нар дарга нарыг үнгүй явуулдаг. Тэр Монголын иргэний агарын тэр тээвэр чинь ард түмэн бидний өмч, та нарын өмч биш заяа. Ингээд сонгуулийн оронд хоёр намын хідэн хулгайч нар л Мятаар дандаа үнгүй зугаалдаг. Эдгээр VIP-гаар явъя гээгүй. Зүгээр жирийн суудлаар имчилгээнд явах гэж байна. Мят анхаар заяа ойлгосноо. За юм байна. За ихчээ тэгээд бүх юм сайхан болно заяа. Дүүн ямар ч үс үлдэгдэл мөнгөнд босоод өгөн. За ингээд энэ лайваар ашиглаад захиурын хамт олонд баярлалаа. Бас 60 сая төгрөг цуглуулж өгсөн юм байна. Алим цэгийн хамт олон, алим цэгийн хамт олонд баярлалаа. Тэгээ энэ бас 40 сая төгрөг цуглуулж өгсөн юм байна. За юм байна. За ингээд их чиг харуулад лайв өндөрлөө. Та нэг үг хэлчих. За чангаж гэлээрэй. За өнөөдөр хүрэлцэн ирсэн мөнхөрдөнд үүдээ маш их баярлалаа. Тэгээ битүүрийг дэмжиж байгаа маш олон Монголын ард түмэн байгаа, хэвлэл мэдээлэлхэн байгаа бүгдд нь чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд миний хүү ирүүл болно. Сүүлийн үед би их жоохон сэтгэл жоохон хүчтэй болоод байгаа. Ихэл уйлаад сууж идэг гэсэн чинь одоо хүн болгон энэ хүү ирүүл болно гэд хэлээд сайхан үг бичээд яриад ахар чинь хүн жоохон ч гэсэн хүч орд юм билээ. Би ч одоо ганцаараа юм гэж бодсон чинь олуулаа юм байна гэж хүүтэй ярилцаад хоёулаа манай хүү сэтгэлээр их унаад байсан одоо бас ч гэж яах. За одоо сэрхээр нь бас би чадлаараа сэргээх гэж байна гэж заа яа. За тэгээ бүх юм болно гэж заа яа. Асуудал байхгүй мөнгө орсоор байна. За ингээд сайхан болно гэж. За баярлалаа. За наашаа хараад ингэж сайхан. За ингээд заа.